За өнөөдөр 2024 оны 6 сарын 24-ний өдөр сонгуулийн сурчлагаа дуусахад ерөөсөө 2 өдөр үлдсэн 25 26 26-ны орой сонгуулийн сурчлагаа дуусна. За энэ ямар өдрүүд вэ гэхээр энэ бас аюултай өдрүүд юм байна. Ягаад гэхээр одоо л яг нөгөө нэг мөнгөтэй байгалийн баялаг идсэн, нүүрс идсэн уусан тэгээд энэ их хурлд нөгөө өөрсдийнхөө төлөөний хүнийг шургуулчих гэж байгаа хүмүүс бол өрсөлдөгчийг гүтгэх, харлуулах, за дурамжлах ийм ажлуудыг хийдэг ийм өдөр энэ одоо 2 өдөр л үлдсэн байх шиг. За өнөөдрөөс эхэлж магадгүй. Асангийн арганд нэр дэвшсэн одоо Алтууийг бас төрний багийн одоо 4-5 хүний тухай нэлээд материалуудыг бэлдэж цацна гэж. Мөнгөтэй хүмүүс чинь ингээл баахан мөнгөөгөө суулгаад гүтгэл харлуулаад дурамжладаг. За энэ бол хуучин зөндөө хийж ирсэн. Манай хамгийн гарчсан нөхдүүд бол манай нэг иддэг уудаг мөнгөтэй Монгол ардын намын нөхдүүд хийдэг. За тэрнийг хийгээд ингээд дурамжлаад байвал сонгуулийн дараач нэртэй устдаа нь хэлнэ. Одоохондоо яг сэрэмжлүүлэхүүднээс би хэлж байгаа. За ер нь бол 2 өдөр юм уу 3 өдөр 2 сар бай 2 жилч бай одоо намайг харлуулах гэд нэмэргүй л дээ. Одоо бол ард түмэн мэддэг болцсон. Би жижигхэн түүх хэлчихье. Би 2012 онд ерөнхий сайд болоод 14 он хүртэл ажилласан. Эхлээд намайг нөгөө хийс ажлаар маань яллах гэж харлуулах гэж оролцсон. 1.5 тэрбум Америк доллар аваад тэгээ бараг л Алтууийг одоо идэд дуудсан юм шиг. Тэр чинь Монгол улсад бол бүтээн байгуулалт болоод үлдсэн. Одоо бүгдээрээ ойлгодог болцсон. Тэгэхээр энэ одоо Алтуугийн чи хийсэн бүтээснээр нь харлуулад нэмэргүй юм байна. Одоо тэгээ дараа нь яадаг вэ гэхээр дараач ялах нь бол хувь хүнийг нь гүтгэх харлуулах юм руу орсон. За энэ хизээс ихсэн ихлээр энэ 2016 оны 4 сарын 4-ний өдөр би Монгол улсын шудраг улсын хонгил гэдэг юм бий болсон байна. Энэ ерөнхийлөгч элбэгд орж хууль хяналтын байгууллагыг бүгдээ гартаа оруулаад тэгээд шудраг хүний хийсэн бүх хүнийг тэр хонглоор оруулаад тамалдаг юм бий болчихжээ гэж хэлсэн. Тэрнээс хойш бол бүр итгэвчсэн. Ингээд би сүүлийн 14-өөс 24 өдөр чинь сүүлийн 10 жил би шудраг улсын хонглоор явсан. Зөвхөн элбэгдөрж гэдэг юм байхгүй. Хүний өөрийн юм байхгүй. Монгол ардын нам сая олуула 60 хэдүүлээ сууж явахдаа намайг бас хөгжлийн банк гэдэг юм гаргаж ирээд бас тэрийгээр буруутгах гэж оролцсон. 2 сар гаруй шүүх хурал суулгасан. За ингээд ер нь бол маш их оролдлого хийсэн, маш их шалгасан, бүх юмыг үзсэн, тэгээд юу ч байхгүй. Цаадсан. Ер нь бол улс төрийн зорилгоор намайг ингэ шалгадаг байсан. Яагаад гэвэл би намын дарга болчих магадгүй энэ хүн, эсвэл ерөнхийлөгч нэр дэвшиж магадгүй. Одоо 3 хоногийн дараа их хурлын гишүүн дахиад болчих магадгүй. Тэгэхээр энэ нөхрийг л наадалт нь харлуулах хэрэгтэй гэдэг нэг ийм л юм явдаг. Энэ бүх юм нь энэ одоо 10 жил одоо намайг хэрхэн шалгаж тэгээд үн зөвийг тогтоод цагаатгсан тухай би энэ шудраг улсын хонгил гэдэг номон дотор бүгдийг ингэ бичсэн байна. Одоо бол над дээр их янз бүрийн хар юм наах гэд улсаа наалдахгүй. Та нарын хоосон 10-20 тороо суулгаад гүтгээд нэмэр байхгүй. Ер нь бол би тэр үед Монгол улсад энэ шудраг улсын хонгил бий болгоод байгаа. Элбэгд орж шүүмжсэн. Элбэгд орж тэр үед хаан байсан шүү. Та нар анхаар тэр үед чинь их хурлын дарга Монгол ардын намын дарга нь бол Мегом Инколд байлаа шүү дээ. Ийм хоёр атманы өдөөс би бас одоо үзсэн. Гэхдээ би тэр хоёр хүний өдөөс үзээгүй би Монголыг зөв байлгах гэж шудраг ингэж байх ёстой гэж үзэж тэмцэлдсэн байна. Хааны өдөөс хаан шалдан байна гэж хэлдэг тийм тэнэг хүн бараг байгаагүй. Би жаахан тэнэгэлж зориглж хаан шалдан байна чи хамаг Монгол улсын юм нэг хүний гарт өгөөд хууль хяналтын байгууллагын гарт аваад дуусгаж байна гэж хэлсэн. Тэрнийхээ төлөө би ингэж хэлмэгдсэн. Миний эхнэр хүүхдүүд за тэгээ хамаатан садна хамтран ажиллаж байсан журмын найз нөхөд хамгийн одоо шоронд зөндөө олон шоронд хийж. Тэднээс нэг л юм нэгдэг. Алтууийг ингээл гүтгэжүүл тэгэл чамаг шоронгоос харна. Одоо тэр нүүрсний хэрэгээр суусан тулгах гэж залуу байгаа шүү дээ. Чам сая доллар өгье. Америк нисхий чи Алтуугийг л нэг гүтгэж. Гүтгэлэг нь бүр бэлэн ингээ цаасан дээр үлдсэн. Энэ дээр гар өссөн очих.
За ийм юмнууд дундуур би явсан юм аа. Би тэгтээ эннийхээ хариуд хэн нэгнийг хэлмэгдүүлэх гэж боддоггүй. Шудраг улсын хонгол дундуур өөрийнхөө биеэр амьдралаараа олон сайхан хүмүүсийгээ явуулсан хүн чинь харин энэ хонглыг яавал устгах уу гэдгийг боддог болохоос биш хэн нэгнийг энэ хонглоор оруулах гэж хизэж боддгоо маа. Тэр дотроо би хэн нэгнийг гүтгэх, хэн нэгнийг хардуулах, хэн нэгнийг доромжлох үйлдэл би ерөөсөө хийдгүү. Тэгтээ би шудраг ус юм бол шудраг ус байна гэж хэлдэг. Тэрэнд олон хүн бол бас доромжхон байдаг юм аа. За тийм учраас би товчллаа. Ер нь бол ийм юмнууд зөндөө явна шүү. Хин хийднийхлээр дахиад хэлчих. Өрсөлдөгчнөр мөнгөтэй хүмүүс тэд нар бол хийдэг юм аа. Тэгвэл энэ бол надад дээр наалдахгүй гэдгийг манай Монголын ард түмэн дээр дотор манай сонгон хайрхан дүүргийн сонгогчд ойлгож байгаа. 96 5 хүн намайг сонгож илээ. Би итгэлийг чинь дааж ажиллаж илээ. 2008 он сонгосон итгэл дааж ажиллаж илээ. Одоо 2024 он болж байна. Тэгээ над дээр юу ч наах гэд нэмэргүй шүү. Гүтгэгчд минь гэдгийг хэлье.